Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэл сүхийн гэгэн ширээ тусад хийсэн төрийн айлчлал. Гэгэн ширээ улс 800-ыг өртөөлсөн харилцааг өргөжүүлсэн айлчлал Монгол Ватиканы түүхэн холбоог шин шатанд гаргалаа. Өдгөөгөөс 800-ны тэртээ 1246 онд Пап 4-р Инносентийн элч төлөөлөгч Санвартан Лана Бикордины их Монгол улсын нийслэл хар хором хотноо ирж Гүйг хаанд бараалхан Папын загтлыг өргөн барьсан түүхтэй. Энэ бол өнөөгийн Монгол улс гэгэн ширээ улсын албан ёсны харилцааны үндэс суурь болсныг түүхийн шаргалхуудас гэрчилдэг. 2025 оны 12 дугаар сарын 4-нд Монгол улсын ерөнхийлөгч гэгэн ширээ улсын төрийн тэргүүн Пап 14-р Леогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийлээ. Ерөнхийлөгч болон гэгэн ширээ улсын төрийн тэргүүнээр албан ёсны уулзалт хийж сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгаа харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх, түүх соёл хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцлаа. Мөн даян дэлхийн энх тайван доктортой байдлын төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтанд хувь нэмрээ оруулж, уур амьсгалын өөрчлөлт, зөвлөлт, хөрсний доройтол, ядуурл зэргийн эсрэг хамтран ажиллахаа нотоллоо. Өнөөний түүхтэй тэгээд 800-аад иргэнтэй тийм ээ. Тэгээд энэ өөрөө их тийм онцлог улс учраас энэхүү одоо айлчлал ч гэсэн өөрөө бас юм олон жилийн түүхтэй төрийн ёслолын горимтой. Монгол улсын ерөнхийлөгч айлчлалын үеэр Ром хотын гэгэн Мариагийн их сүмд байх Папа Францис агсны буганд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Папа Францис 2023 онд ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн юм а. Тэрээр 2 улс 13 дугаар зуунд элч илгээж албан ёсоор харилцаж эхэлснээс хойш 777 жилийн дараа их Монгол улсын гал голомт болсон манай оронд ирсэн анхны пап гэгэн ширээ улсын төрийн тэргүүн байлаа. Папа Францис төрийн айлчлалынхаа үеэр олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ Монгол улс бол оюун санаа, сүсэг бишрэлийн бэлэг тэмдэг хэмээн дэлхий дахинаа тунхаглан зарласан юм а. Ерөнхийлөгч хүрэл сүхэд гэгэн ширээ улсын төрийн хэрэг эрхлэх газрын дарга кардинал Пьетро Фаролин бараалхлаа. Энэ үеэр соёл боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа Ватиканы апостолик архивд хадгалагдж буй Монголын түүхтэй холбоотой түүхэн баримт материалыг судалгааны эргэлтэнд оруулах замаар өнөртний харилцаагаа нийтэд толилуулах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа нотоллоо. Ерөнхийлөгч хүрэл сүх Ватиканы апостолын архивд хадгалагдж буй Монголын эзэнт гүрний Иг хаан гүйгээс 1246 онд Папа 4-р Инносентэд илгээсэн загтал болон Монголын эзэнт гүрний үед харилцаж байсан загтлуудын эхийг үзэж сонирхлоо. Гэгэн ширээ улсын одоо архивийнхан ч өөрсдөө бас мэдхгүй байгаа маш олон одоо судлагдаагүй баримтчгүүд, баримтууд, түүхийн баримтууд байгаа учраас энийг бол хамтран судлах чиглэлээр манай шинжлэх ухааны актын түүхийн хүрээлэн Чингисийн музей гэдэг байгууллагууд бол идэвхтэй ажиллах эрх зүйн одоо гол үндэс суурийг бол энэхүү төрлийн айлчлалын хүрээнд санамжчгаараа байгуулж батгаж өгч байгаа. Монголын түүхтэй холбоотой хамгийн баялаг дурсгалыг хадгалж байдгаар онцлогтой. Тэр дундаа одоо Алтан ордны улс, Монголын эзэнт гүрэн, Үннүүгийн улс,
За тэгээд хар хорин хоттой холбоотой дурсгалууд бий. За эдгээр дурсгалуудаас Монголын түүхэнд одоо нийт шаардлагатай монголчууд заавал мэдэх ёстой энэ дурсгалуудыг нэгийг харьцах, нэгийн хэмжээтэй одоо хуулбарлах, хувилах ийм одоо ажлуудыг хийсэн. Ватиканд Флано Карибинийн манай улсад хийсэн аяллаа тэмдэглэл Монголын эзэнт гүрний талаарх Европын анхны баримтууд энд байдаг юм а. Гэгэн Ширээт улсын эдийн засаг нь тоо хэмжээгээр бус нөлөөллөөр хүчтэй, үйлдвэрлэл бус этгэл соёл, түүхэн үнэт зүйл суурилсан онцгой загвартай улсаа. Уламжлалт үйлдвэрлэл гадаад худалдааны салбаргүй мэд боловч эдийн засгийн эргэлт нь Итали улстай нягт уялдан дэлхийн эдийн засгийн газрын зурагт өөрийн гэсэн давтагдшгүй байр суурийг эзэлсээр байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний тоо хэмжээгээр багч, тогтвортой, бие даасан их үүсвэртэй байдгаараа онцлог юм а. Ватиканд үйл ажиллагаа явуулдаг хэвлэлийн газар, музей, соёлын байгууллагуудын бүтээгдэхүүн, дурсгалын эд зүйлс нь Италийн зах зээлээр дамжин дэлхийд хүрч худалдаа соёлын нөлөөг зэрэгцүүлэн хэлсээр ирсэн түүхтэй. Энэ нь жижиг улсын эдийн засаг, том улсын бизнесийн орчинтой хэрхэн уялдан үр нөлөө үзүүлж болдгийн тод жишээ болж байна. Итали Монголын бизнес форумыг ерөнхийлөгчийн тамгын газар хоёр талын худалдаа аж үйлдвэрийн танхим болон гадаад харилцааны яамд хамтран зохион байгуулсан бөгөөд хоёр улсын хувьд анхдагч форум гэдгээрээ онцлог байлаа. Бизнес форум хоёр талын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, харилцан ашигтай экспорт хийх боломжийг эрэлхийлэхэд чиглэгдлээ. Мөн хоёр орны 150 гаруй бизнес эрхлэгчид бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Монгол улсын ерөнхийлөгч хүрсэх Итали улсад ажиллаж байна. Энэ хүрээнд бол бизнесийн форум буюу бизнесийн ажил хамт явж байгаа. Энэ форумын явцад бол 5 санамж баригдаж байгаа. Ялангуяа манай худалдаа аж ахуйн танхим бол Итали улсын хоёр том агентлагтай гар үсэг зурж байна. Энэ Италийн худалдаа хөрөнгө оруулалтын агентлаг, мөн түнчлэн Симсийн нөгөө талын агентлаг бол бас адилхан. Энэ хоёр агентлагтай бид нар гар үсэг зурснараа манай бүх компаниуд бол хэрэгтэй менежментийн том тогтолцоог оруулж ирж байгаа гэж болно. Sister companies of Италийн жижиг дунд аж ахуй нэгжүүдийг гадаад зах зээлд экспорт хийх, олон улсын төслүүдэд оролцоход санхүүгийн дэмжлэг зөвлөгөө өгч хөрөнгө оруулдаг байгууллагатай Монголын талаас санамж бичиг байгуулж байгаа нь чухал үйл явдал гэж би үзэж байна. Санамж бичгийн хүрээнд Монголын аж ахуй нэгж компаниудтай бүх талаар хамтран ажиллана гэж бодож байна. To meet clients, for example, at shows. Тэр Итали улс төрээд Италийн жижиг дунд үйлдвэрлэгчийн холбоотой хамтын ажиллагаа эхлүүлээд байна. Энэ утгаараа бид нар Италийн жижиг дунд үйлдвэрлэлийн холбоо гэдэг бол баялаг түүхтэй, 85 жилийн түүхтэй ийм том байгууллага байгаа. Энэ байгууллага нөрөө 700 гаруй гишүүдтэй. Монгол улсад Италийн жижиг дунд үйлдвэрлэгчдийн эрхлэгчид маань ирээд хамтран уулзалт хийх, бие биентэйгээ туршлага солилцох их мэд ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Энэ удаагийн айлчлалаар бид удаан хугацаанд түншилсэн Италийн харилцагчид болох Виноны шилдэг үйлдвэрүүдийн төлөөллөлтөд уулзаж бизнесийнхаа үйл ажиллагааг өшөө илүү гүнзгийрүүлэх талаар ярилцаж хэлцээрүүдийг хийх зорилготой. Маш олон Италийн ижил үйл ажиллагаа явуулдаг компаниудтай уулзалт хийж үйлдвэртэй танилцаж тэдний туршлагаас судалгаас гадна өөрсдийн уламжлалт эдийн ундааны бүтээгдэхүүнүүдийн танилцуулах юм боломж олдож байгаад маш их талархамжтай байна. Бизнес форумд оролцсоноор бид нар Европ стандарт болон савлгаа
олон улсын савлгааны энэ технологиг бол хэрэгжүүлнэ гэж бодож байна. Анхудаага ийм том арга хэмжээ болж байна. 70-80 Италийн бизнесүүд ирдсэн байна. Бизнесийн салбарууд энийг одооноос ойлгоод эхэлж өөрсдөө яаж байр суурь олох вэ ярих хэрэгтэй гэж тийм цаг болчихжээ гэж харж байна. Бид нар бас тансаг зэрэглэлийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг. Нийт Монгол улс Италиас нэг 9 орчим сая евроны бараг жилд оруулж ирдэм байлээ хувцас загварын салбар дээр. Үүний бид нар бол нэг 3-аас 3.5 сая орчмыг нь оруулж ирдэг буюу бид нар нийт Монгол улсад оруулж ирж байгаа Италиас оруулж ирж байгаа хувцас загварын нэг 30-35%-ыг нь хангадаг гэж ойлгож байна. Яг Монголд одоо бараа бүтээгдэхүүн Итали улсаас оруулж ирэхэд ялцчгүй өртгөн илүү нэмэгдэж орж ирдэг болохоор тэр тал дээр одоо ажиллах юм бол бизнес эрхлэгч бидний хувьд илүү таатай байх болно гэж бодож байна. Итали улстай барилгын материал болон хүнсний материалаар бол одоо олон жил хамтарч ирсэн. Бас энэ хамтын ажиллагааг одоо улам их өргөжүүлэх, улам их одоо өргөн хүрээтэй улстай түншүүдтэй болох ийм зорилготой би өөрөө энэ Монгол Италийн бизнес форумд оролцож байна. Монгол Итали улсын 12 барилга бичигт гарын үсэг зурж, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааны эрх зүйн орчинг бүрдүүллээ. Хоёр улсын жижиг дунд үйлдвэрлэлийн үйлчилгээний холбоот зэрэг 4 салбар чиглэлээр санамж бичиг байгууллаа. Ингэснээр хоёр улс бүх талаар хамтран ажиллах боломж бүрдлээ. Төвийн тэргүүний ажилтны бизнес очдын багт хүнс хөнгөн үйлдвэрлэл, банк санхүү, тээвэр логистик, олон улсын худалдаа зэрэг салбарын 70 гаруй бизнесийн төлөөлөл багтсан бөгөөд хүнс хөнгөн үйлдвэрлэлийн салбарын 20 гаруй үйлдвэрлэгч Итали улсын Наполи хотын томоохон үйлдвэрүүдтэй танилцах баялаг бүтээгч бизнес аяллыг хийлээ. Наполи хот нь Итали улстай эдийн засгаараа 4-р жагсдаг бөгөөд далайн боомтоороо голлон гадаад худалдаагаа хийж олон улсын худалдааны зангилаа бүс юм. За ер нь бол одоо манай баялаг бүтээгч үндэсний үйлдвэрлэгч бол одоо Итали байна, Франц байна, за ингээд Энтэг улс байна, Азийн улсуудаар, Станы улсуудаар ингээд яваад нийтдээ одоо гаруй гаруй улс руу 1000 гаруй одоо баялаг бүтээгч Монголын үйлдвэрлэгч нар маань одоо ингээд энэ 10 гаруй улсад ингээд ерөнхийлөгчийн ажилтны үед очиж одоо үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцж байгаа. За ингээд танилцах явдал бол мэдээж одоо тухайн үйлдвэрлэлийн инновац, технологи, тэр ажилласан болсон хүчин, за тэр дотоод үйл ажиллагаа яаж зохицуулт юм байна. Өнөөдөр үндэсний үйлдвэрлэлийн одоо хөгжлийн үе шат ямар хэмжээнд явж гин, бид хаана явж гин гэдэг маш олон юмыг энэ үндэсний үйлдвэрлэгчид компаниуд нь харж явдаг. Эндээс бид маш их туршлага судалж байгаа. Одоо өнөөдөр Итали гэхэд бол одоо бүрэн технологичсон, инновац шингэсэн ихэнх нь дандаа Европт одоо үйлдвэрүүд ажиллаж байна. Бүгд найрамдах Итали улсын Кимбо кофений үйлдвэр нь тус улсад 2 дугаар дэрэмлэгддэг томоохон кофений үйлдвэр бөгөөд анх 1950-ад онд кофе шарах жижиг дунд үйлдвэрлэл байдлаар эхэлжээ. Өдгөө Made in Italy кофений брэнд дэлхийд даяар танигдсан Италийн кофений соёл тэр дундаа эспрессо, кофений уламжлалыг дэлхийд түгээх зорилготойгоор ажиллаж байна. Юун төрөө та бүхэнд энэ манай Кимбо хэмээхэн кафений дөрөвт хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд одоо Кимбо ерөнхийдөө одоо хоёрт тооцогддог гэж ярьдаг ч гэсэн гэхдээ яг Италид бол үнэхээр бид нэр чанарын хувьд бол бараг нэгдүгээрт гэж хэлж болно. Олон улсын түвшинд гэх юм бол нийтдээ бараг 100-аас дээш улс орнуудад өөрсдийнхөө кофег оруулдаг. Гадаадын улс орнууд ямар техник технологи ашиглаж байна. Тэрнтэй бид нар танилцаж одоо ингээд мэдлэг мэдээлэлээ дээшлүүлэх зорилготой энэ уулзалтанд оролцоод явж байна. Олон үйлдвэрүүдээр орлоо, үзлээ, туршлага судаллаа. Италида паста, бэлэн соус, нарийн боо үйлдвэрлэж 100 гаруй улсад экспортлдог Barilla Group нь дотроо олон брэндүүдтэй бөгөөд бизнес аяллаар тус группийн Voilо үйлдвэртэй танилцлаа.
Үйлдвэрийн тоног төхөөрөмж бүрэн автомат машин механизмын тусламжтай бага хүний нөөцөөр бүтээмж өндөртэй ажилтдаг нь онцлог байлаа. Та бүхний харсанчлан Италид паста үйлдвэрлэлийн салбарт машин тоног төхөөрөмж маш чухал тооцогддог. Пастаны хив гаргах, хатаах, савлах гээд бүхий л процесс чухал учраас чанартай бүтээгдэхүүн гаргахын үндэс нь тоног төхөөрөмж гэж үздэг. Манай компани бага хүний нөөцөөр бүрэн автомат тоног төхөөрөмжийн тусламжтай жилдээ 4.9 тэрбум еврогийн борлуулалт хийж байна. Ерөнхийлөгчийн хэмжээнд энэ үйл ажиллагааг зохион байгуулж аж ахуйн нэгж биднийг одоо ингэж дэмжиж байгаад маш их баярлж байна. Энэ хөтөлбөрт орсондоо маш их баяртай байна. Олон улсад моцарелла бяцлаг сүм бүтээгдэхүүнээр алдартай Vettori Garofalo үйлдвэр нь 1962 онд байгуулагдсан Бупалын сүү буюу одос сүхрийн цэвэр сүгээр бяцлаг, моцарелла, бусад сүм бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг агро зоотехникийн чиглэлийн томоохон компани юм. Итали улсдаа томоохонд тооцогддог манай үйлдвэрээр Монголын хүнс хөнгөн үйлдвэрийн төлөөлөл ирж дуршлаг судалж байгаад талархал илэрхийлье. Манай 7 үйлдвэрт 500 гаруй ажилтан ажилладаг. Нийтдээ 15,000 одос сүхрийн сүүнээс моцарелла бяцлаг болон сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсад экспортлдог. Үйлдвэрлэлийн шат дамжлага процесс тэр дундаа Италийн нарийн технологиг Монголоос ирсэн бизнес эрхлэгчдэд харуулахыг зориллоо. Процессын хувьд аягүй сонирхолтой юм нь нарны эрчим хүчийг бүх цахилгаанд ашигладаг юм байна. Тэгээд дээрээс нь сүүлийн жилүүддээ биогазыг ашиглаж байгаа гэдэг нь миний хувьд бол маш тийм сонин содон сонирхолтой санагдлаа. Гигэн ширээт улсын төрийн тэргүүн Пап 14-р Леогийн урилгаар Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэл сүхийн хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө. Энэ айлчлал харилцаа хамтын ажиллагааг түүх соёл, хүмүүнлэгийн салбарт гүнзгийрүүлэх, энх тайван, хөгжил дэвшлийн төлөөх олон улсын хамтын нэгэмлэгийн хүчин чармайлтанд хувь нэмрээ оруулах чиглэлээр хамтран ажиллах эрмэлзлээ нотолсон түүхэн айлчлал боллоо.